Яа, хоёр ихлээд цаг сайхан биш үү? Гараа удаа авахгүй юм. Тэгэж бичгээ дугуун дээрээс авах л үүсэж байгаа. Өмнө хэвчээ компани цэглэн тухайн бачаа гадаад өгдөг компани цэглэн шатуутаа тэмцээ. Ясан өмнөд бачаа хөтлөлт. Тэгээд ойлгосон бол компани цэглэн хараад үзсэг. Компани тогтолцоо өгч бий болох та. Тэгээд танаас хамаарч багтаагаар дэлхийн үйл ажиллагаа өөрөө өдөртөө зохион байгуулаад аваад явах гэдэг. Системийг бий болгоход тусална гэж хэлсэн байгаа. Тэгээд компани цэглэн төлөвлөд яаж бий болгох юм бэ? Ерөнхийдөө одоо бид манай технологийг хөгжүүлсэн. Тэгээд сэтгэлийн хүрээнд хөгжүүлсэн гэдэг. Сургуулийн бүр харьяа авдаг гэдэг. Тэрээс үндсэн дөрвөн зарчмыг нэвтрүүлэлттэй холбоотой ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй. Тэрийг ажил хэрэг болгох ёстой гэж үзсэн. За энэ хамгийн ихний зарчим бол ерөөсөө компани дээр шатлага байдлыг бий болгох хэрэгтэй. За шатлага байдал гэдэг нь өөрөө танай компани ажилчдтайгаа шударга ажилладаг. Ингээд судалгаа авах нартай шударга харилцдаг. Шударга мэдээж үнэн зөв мэдээллийг өгдөг. За түнш эдгээр нийлүүлэгч нартайгаа бас харилцаа ашигтай хамтын ажиллагааг тогтоодог. Гэрээ хэлцэл хийхдээ бас юм шударга хэлцдэг хийдэг байх хэрэгтэй гэсэн. Тэгээ энийг одоо илэрхийлсэн, шийдвэрлсэн, дэвшүүлсэн тийм дүрм журам бодлогчгүй бодлуулаад тэрийг үйл ажиллагаанд нэвтрүүлдэг байх хэрэгтэй гэдэг. Зүйлээсэн ярьдаг. За дараагийн нь бол битбат байдал. Битбат байдлыг хариуцлага. Нийгмийн компанийнхаа одоо хувьцаа эзэмшигч нар зарим түншүүлэлт одоо бизнесийн үр ашиг байдал, санхүүгийн байдал, үйл ажиллагааны тайлбар мэдээ нээлттэй байдаг. Одоо нийгмийн танай компанид бит баг хамаагүй хувьцаа эзэмшдэг бол тэр хүн энэ санхүүгийн үйл ажиллагааны мэдээлэлтэйгээр нээлттэй тэмцэх боломжтой. Ихэд хэлсэн баталгаажсан бүтлэг үүрэгтэй. Дараагийн нь бол энэ шийдвэр гаргахын процесс зарим тасалбараа түүхийг яаж аваад тэрийг мэдээж нартай нэгтэй мэдээлдэг, үнэн зөв мэдээлдэг. Энэ зарчмыг бид хэлдэг байдаг. Зарчмаа гэж хэлдэг байгаа. За дараагийн зарчим бол энэ үүрэг хариуцлага гэдэг зарчим. За ялангуяа манай энэ гэрүүдийн компани хөөсөө хийх компани. За энэ нэг хамаар бүхий ихтэй батны дотроо ажилладаг ийм компани гэж хэлдэг. Тэгээд тэгээ бас дээрээс нь компани гэдэг юм. Яагаад удаашаад нэг байранд татаад байгаа юм. Бас нэг том шалтгаанууд дээрээс нь үүрэг хариуцлага тодорхой биш. Яг үүрэг хариуцлага тодорхой болгоод тэгээд тэр нэг дагаж мөр тэмцүүлдэг. Ялгаа заагийн тодорхой гаргаж өгсөн байх шаардлагатай байна. Үүрэг хариуцлага. Тэгээд компани секторын хувьд бол үзээ эзэмшигч төлөвлөлт зөвлөл логистик гэдэг. Зарим төхөөр ажилтнууд ер нь ингэж үйл ажиллагаа ямар үүрэг хариуцлагатай ажиллах, ямар хэм хэмжээнд шийдвэр гаргах юм тэгээд давхгүй байдлыг нь яаж хангах бэ гэдэг. Бидний зохицуулсан энэ өрн журам одоо жиг баримтууд, гэрээ хэлцнүүд бий болгоод тэрийг дааж мөрддөг байх хэрэгтэй гэсэн. Тэгээд энэ үүрэг хариуцлага дээр ер нь бас гол хэлдэг санаа бол энэ давхцлыг байхгүй болох хэрэгтэй. Тэгээс давхцал байгаад байна гэдэг чинь тэнд дээрээс хин нэгэндээ найзснаас болоод бас зарим шийдвэрүүд башигддаг, зарим буруу шийдвэрүүд гардаг. Зарим ажил ахилдаг юм. Тохиолддог байна. За бас нэг ерөөсөө эзэмгүй ахилдаг ажлууд шийдвэрүүд байдаг. Энэ үүрэг хариуцлага дээр бас бүх шийдвэрийг, бүх үүрэг хариуцлага даалгаврыг эзэмжүүлэх тухай бас ямар стратеги хийж бүтээсэн юм байна. Ихтэй бэ гэдгийг тодорхойлоод тэрнийг эзэмжүүлээд харуулжуулаад өрн журмдаа заагаад гэрээ хэлцэл байгуулад давж мөрдөж хөвжүүлэх тухай зарчмыг хэлээд байгаа. За сүүлийн нэг зарчим бол тайлгнах хариуцлага гэдэг байгаа. Ерөнхийдөө диджитал бизнес эрхлэгч нар бол одоо энэ хотел эзэмшигч нарт хэн ямар тайлан гаргах юм, төлөвлөлт зөвлөлт хэн ямар тайлан гаргах юм, за үйлчлэг захиралд хэн ямар тайлан гаргах юм гэдэг тодорхойлно. За дээрээс нь мэдээж компани за хуулийн хүрээнд санхүүгийн болон үйл ажиллагааны ямар тайлан мэдээгүүдийг бэлтгээд хэн гэдэг тэрийн институт хэн гэдэг байгууллагууд үргэлжлэх юм бэ гэдгийг тодорхойлоод тэрнийг яг бодтоор хийж хөгжүүлдэг таталцуулах зарчим гэдэг. За тэгээд тайлбарын хариуцлага яг манайх ихэнх нь санхүүгийн тайлан дотоодын хэмжээний тайлангууд их онцлог бодогддог. Миний хувьд энэ